Энэ хэрэг анхандаа энгийн амиа орлолт эсвэл санамсаргүй уналт гэж таамаглаж байв. Гэвч цагдаагийн мөрдөн шалгалтын явцад уг хэрэг нь 10-аад насны хүүхдүүдийн үйлдсэн өш хонзонгийн улмаас болсон аллах болох нь тогтоогдсон юм. Ийм аимшигтай хэрэг гарахад хүргэсэн шалтгаан юу байсан? Цагдаад мэдүүлсэн гэдгийг нь мэдээд үс сансан гэж хэлж болохоор тэгвэл энэ бяцхан охинд яг юу тохиолдсон бол өнгөрсөн сарын 1-ний шөнө Сөүл хотын нэгэн орон сууцны өмнө цагдаа нар яаралтай ажиллаж 14 настай Жан Овгтой охин орон сууцны 2 давхрын тоглоомын талбайнаас унаж газар дээрээ нас барсан байжээ. Машины дугуй хагарах шиг пан гэсэн дуу гарч дараа нь тас гэд унсаа. Очиж харуул охин байсан. Ам толгооноос нь цус гарсан байсан. Хүн цөөтэй тоглоомын талбайд болсон тул эхэндээ энгийн уналт эсвэл амиа орлолт байх магадлал өндөр гэж үзсэн байна. Ихэнх уналтын хэрэг нь 70-аас 80% нь амиа орлолтоор дүгнэгддэг. Гэвч сун охины цогцыг харахад үзгэн дээрээ шүүрээр зөксөн уулмөр байсан. Хэргийн газраас эзэн тодорхойгүй шүүр нэг удаагийн гэлгэр бэлий болцсон. Мөрдөн шалгалтаар талигаа жохин үед 2 ах гэж дууддаг үед энгийн хүмүүстэй байн нийлдэг байсан тогтоогдож тэд сэжигтнээр татагдчихэ. Сайн байцгаана тулгаан сөхөв автомарч. Өнөөдрийнхөө дугаараар Солонгосын Чусок гэд баяр байдаг. За энэ Чусок гэд баяр нь болохоор монголоор бол ургацын баяр байгаа. За энэ ургацын баяраар солонгосчууд юу гэдэг вэ гэхээр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж гэр бүлийнхэнтэйгээ 3 өдрийг ингэж өнгөрөөдөг хамтдаа өнгөрөөдөг ойр дотн байдаг юм баяр байгаа. Тэгээд энэ баяраар болсон хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү өдөр нь болохоор 2009 оны 10 сарын 1-ний шөнийн 1 цаг 40 минутанд цагдаа гэлц нэгэн дуудлага ирдэг. Тэрхүү дуудлага нь болохоор орон сууцнаас залгаж байна. Гадаа бүр маш чанга хүчтэй чимээ сонсогдохоор нь гараа тарсан чинь нэг хүн цусандаа хойлогдчихсан, цусандаа будагчихсан юм байдалтай хэвтэж байна. Өндрөөс онсон бололтой яаралтай хурж ирээрээ туслаараа гэсэн тийм дуудлага байсан байгаа. За энэ дуудлага өгсөн хүн бол энэ тухайн байрны хамгаалтын албаны ажилтан байсан бөгөөд эргүүлэх хийчээд орж ирээд одоо ажлынхаа байран дээр орж ирээд сууж исэн чи гадаа бүр машины дугуй хагаруу гэлтэй буудуу гэлтэй тийм маш хүчтэй чанга чимээ сонсогдсон байгаа. Гараад харсан чинь маш их цус алдсан хүн хэвтэж байхыг олж хараад цагдаад дуудлага өгсөн байгаамаа. За цагдаа нар хэргийн газар очиж шалгаад үзсэн чинь тухайн хүний толгоноос маш их хэмжээний цус алдчихсан. За тэгээд энэ тэндгүү модны мөчөр хугарчихсан байхыг бодвол энэ өндрөөс унсан байж магадгүй байна гэсэн таамгийг дэвшүүлээд эмнэлэг рүү шилжүүлээд цагдаа нар хэргийн газрыг нэгэнгүү шалгаж эхэлдэг. Энэ хүнийг одоо унж байхад нэг ч хүн олж хараагүй бөгөөд амирын бичлэг хүртэл байхгүйсэн байгаа. За тэгээд цагдаа нар одоо хаанаас унсан болоо гэж хүнийг хэвтэж байсан газраас дээшээ хараад үзсэн чинь нэг юм хаалт байсан байгаа. Тэгээд тэр хаалт руу гараад үзсэн чинь хүүхдийн тоглоомын талбай байж хүүхдийн тоглоомын талбай болохоор 2-оос 3 хүрийн өндөртэй тиймэрхүү өндөртэй газар байсан байгаа. Тухайн хэргийн газраас ийм эзэнэн алгар бэлий болон одон шүүрний хуурхаа иш олцсон байгаа. Цагдаа нар ингээ хэргийн газрын үйлчлэгээ дуусгаад яаран эмнэлэг рүү ирдэг. Эмнэлэг рүү ирээд хохирогчтой уулзах гэсэн чинь хохирогч аль хэдийн барсан байдалтай угтдаг. Өвхлийн шалтгаан бол өндрөөс унахтаа тархиараа газар унаж хэрхний бяцрал юм гэмтэл авсны учраас нас барсан гэсэн тийм шалтгаансан байгаамаа. Тэгэд энэ хэрийг мөрдөж байсан одоо мөрдөгчдийн яриагаар болохоор 2-3 давхрын өндөр бол нэг 13-аас 14 метрийн өндөртэй байдаг. За тэгэхээр энэ өндрөөс хүн албаар толгоогоороо доошоо харж ингэж унаж амиа хорлох юм уу? Тэгвэл хин нэгэн түлхэж санамсаргүй байдлаас үүдэж хэрэг савж ингэж онснаас олж нас барах боломжтой. Түүнээс биш 2-3 давхрын өндрөөс хүн унаад бол хэр барахтай нас барах боломжгүй гэсэн үнэлтэнд хүрсэн байдаг. Мөрдөгчийн талигаачийг харахаар моргийн өрөөрөө оттол шимшрүүлэм зураг ухтжээ. Чинь юу вэ гэхээр талигач 13-аас 14 насны орчим сургуулийн охин болох нь эзэмштэй болсон байгаа. Охин бол олдохтой нэмхээ хувцтай таавштай олцсон байгаа. Тэгээд охиныг ингээд харахад дүд тохой за тэг хөлийн уран ингээд сайртсныг харахад зэгхийн хайр хаалнч маш их дутагдсан. Хайхардгүй байж магадaltaй байна гэж мөрдөгчдөд бодогдсон байгаа. Мөрдөгчд болохоор энэ охиныг одоо хэн болохыг тогтоох гээд хэргийн газраас утас төрөвч байна уу гэж шалгаад үзсэн чинь ямар ч утас төрөвч олдоогүй бөгөөд тэгээд охины хурууны хэгээр таниулах гээд гисэн чинь мэдээж хурууны хэгээр таниулах боломжгүй байсан байгаа. За тэгээд яагаад гэхээр энэ Солонгост 17 наснаас биш насны хүүхэд иргэний үнэлгээ аваад иргэний үнэлгээ авахдаа хурууны хэгээ таниулдаг байсан байгаамаа. Тэгээд энэ охин чинь 13-аас 14 насны орчим гэдэг нь одоо боломжтой байсан болохоор өгцөг ерөөс таниулах боломжгүй байсан гэжээ. За тэгээд цагдаа мөрдөгчдөд ганцхан арга үйлс нь болохоор охины тухайн өдөр өмсөж байсан хувцас авчгийн зургийн дараа энэ тэнд одоо зургийн хэвлээд наалуулсан байгаа. Энэ охины эцэг юм уу асран хамгаалагчаас судалгаа эрхийг л хүлээгээд болсон байгаамаа. Тэгээд тухайн өдрөөс хойш 1 хонлоо, 2 хонлоо, 3 хонлоо, 4 хонлоо бүр 5 дахь хоног дээрээ чүү
дуудлага цагдаагийн хэлцэд ирсэн байдаг. Тухайн өдөр буюу 10 сарын 5-ны өдөр цагдаагийн хэлцэд нэгэн дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь болохоор охин маань ингээд ирээсээ 10 сарын 1-ний өрөөхөн гараа явсан. Одоо хүртэл эргэж ирэхгүй байна. Та бүхэн хайгаад олоод өгөөч гэсэн дуудлага ирсэн байгаа. Энэхүү мэдүүлгээр энэхүү дуудлагаар болохоор охины гарч явсан өдөр нь таарж байгаа. Охины өмсөж явсан хувцснууд нь бас ингээд таарж байгаа болохоор цагдаа нар яаралтай энэ эцэг эхийг дуудаад охиныг таниулахаар моргийн өрөөрөө авч ордгоо. За тэгээ авч орсон чинь охин нь мөн болж таард. Тэгээд эцэг эх хоёр нь охиныхоо өмнө сүхрэн уйлаад бүр сүрхэртэл байсан байгаамаа. Мэдээж тэгин шүү дээ. Одоо хүний эцэг эх одоо хайртай ганцхан үрээ охиноо ингээ алдчихин гэхээр ч одоо ямар л ойлог байх втэ. Төсөөлшгүй бүр хамгийн амар өвдөлт. Хамгийн амар зовлон байх. За мөрдөгч болохоор энэ эцэг эх хоёроос ийм ол хоног ингээд охин чинь алга болсон байхад чинь цагдаа нарт яахлаар дуулах өгдөггүй лээ та нар гэж суусан чинь манай охин бол найзандаа хонож өнжөөд буцаад зүгээр л хурж ирдгээ 2-3 хоногч тохиол байдаг байсан. Тэгээ найзандаа байгаа болол гэж бодоод та нарт юус дуулах өгсөнгүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Мөрдөгчд эцэг эх хоёрыг энэхүү эрэгтэй холбоотой болов гэж маш сайтар шалгаад үзсэн чинь энэхүү эрэгтэй холбоогүй болох нь тогтооддог. За эцэг эх хоёрын мэдүүлгээр болохоор охиноо ингэж хайрлаж хамгаалж халамжилтгүй байсан ч гэсэн хайн ханддаг байсан ч гэсэн охиндоо ерөөсөө тийм гарч хурж үзээгүй хөчхээлж үзээгүй ерөөсөө тийм байх боломжгүй бит хоёр ерөөсөө тийм эцэг их хоёр бишээ гэсэн мэдүүлэг бас тус өгсөн байгаамаа. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлтэндээ орцгоё. Талигаач охиныг сун гэх бөгөөд сургуулийн 2 дугаар ангийн охин байсан бөгөөд монголоор 7 дугаар ангийн охин. Тэгээ 14 настай юм бяцхан жоох охин байсан байжээ. Талигаач охины эцэг эхийн мэдүүлэхээр охины уцанд 7 цагийн орчим нэгэн дуудлага ирээд найзтайгаа ууслаа гэж явсан гэсэн байдаг. Харин цагдаагийн хэлцэд болохоор оройн 9 цаг 40 минутанд дуудлага ирсэн шүү дээ. Энэхүү 2 цаг 40 минутанд юу болж өнгөрсөн юм бол мөрдөгчд энэ сун охины тухайн цаг минутын дуудлагыг шалгаад үзсэн чинь 40 насны орчим эрэгтэй дугаар байсан байжээ. Мөрдөгчд хамгийн түрүүнд энэ охины ангийнхан багштай очиод уулзахад ангийнхан багш нь болохоор сун охиныг маш хичээл номдоо сайн, найзууд олонтой, өөрхөн ааш зантай юм хүн байсан гэж мэдүүлэгтэй өгсөн байгаа. Мөн багш мэдүүлэгтээ маш сэжиг бүхий маш нэг хачирхалтай зүйл ярьж эхэлдэг ба сун охин болон багш энэ хэрэг гардаг өдөр буюу 10 сарын 1-ний үдээс хойш цагдаагийн хэлтэст очиод мэдүүлэг өгчөөд гарч ирсэн гэсэн яг ярьж эхэлдэг. Тэгээд яагаад энэ охин хоёр цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөх болсон шалтгааныг та нарт тайлбарлаад өгье. Тухайн өдөр охин хичээл тарах үеийнхаа багш дээр хурж ирээд дан оронгуй зүйл ярьсан байгаамаа. Хэд хоногийн өмнө би юм таньдаг ахтайгаа мотоцикл дээр сунталж яваад нэг охин хүүхэд тариад өчөө цухтаачихсан. Тэгээд түүнээс болоод би ингээд айгаа стресстэй таваад байна багшаа гэсэн яг ярьсан байгаа. За энэхүү яриаг сонссон багш мэдээж буудал сун охиныг дагуулад цагдаагийн хэлцэд очиод дүүл өгсөн гэсэн байсан байгаа. Энэ мөргүүлсэн хүүхэдийг сүүлд олж мэдгэд 4 настай жоохон хүүхдийг мөрөгчөд цухтаачихсан байгаа байхгүй. 2009 оны 9 сарын 29-ний өдөр Сөүл Сондонгуу дүүргийн нэгэн гудамд хүн мөрөгчөд цуцсан хэрэг гарлаа. Циклтэй хүн 4 настай хүүхдийг мөргсөн байдаг. Энэ хүүхэд энэ хоолны газраас хоол ижээд гарч ирээд энд тоглоод байж байсан чинь мотоциклтэй хүн хурж ирээд мөргөөд цуцчихсан. Тэгээд наадхаа бариад аваа гэд тэнд бөөн болж исэн. Мөрдөгчд үүний дараагаар энэ сун охины хамгийн сайн хамгийн дотны найзуудаас энэ циклтэй энэ танил ах нь болох талаар олж мэдэж авч чадсан байваа. Охины найзуудын мэдүүлгээр болохоор сун охин интернетээр энэ 2-7 хоногийн өмнө энэ ахтайгаа танилцсан гэсэн. За тэгээд энэ ах нь бид нартай хүртэл хурж ирээд хаяа тоглодог гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ танил ах нь болохоор шар үстэй мотоцикл ундаг, сан гэд хотод амьдардаг. Инүү гих шилсэн байдаг. Мөрдөгчд энэ сун охины найзуудаас дахиад нэгэн сэжиг бүхий зүйл сонсож мэдэж авч чадсан байгаамаа. Тэрхүү зүйл нь болохоор энэ нүг гэд ах хэд хоногийн өмнө энэ сун охины найзуудад хин нэг өндрөөс зүтгэхэд унгаацсан. Одоо тэр амж юм уу өгсөн юм уу гэдгийг мэдэх юм алгаа гэдэг ингээд өнгөрөх шахуу хэм маягтай ярьсан гэж зүйлэг сун охины найзууд өгсөн байгаамаа. Энэ үеэр охины 2 дахь задлан шинжилгээний дүн гарсан байгаа. Охин болохоор өндрөөс унаж тархиараа савтахнаас маш их хэмжээний тус алдснаар барсан үнэн болгон тогтоогдож, хоёр талаар охины өгзөгний ойролцоо бүх суусан тал байсан байгаа. Тэр хөрөлт өндрөөс унаж үүдсэн биш, охины нөлөөтэй хин нэгэн цогсон, хин нэгэн чихэлийн уулмаас үүдсэн байх тал нөө гэж тогтоогдсон байваа. Тэгээд цагдаа мөрдөгчд одоо хоёр дахь сэжиг бүхий зүйл олцсон байдаг. За эхнийх нь болохоор тэр 40 орчим настай эрэгтэй дугаар, нөгөөх нь болохоор инүү ах гэд тэр танил ах. За энэ дугаар
дугаарын эзнийг шалгаад үзсэн чинь Пак гэх хүн болгон тогтогдож за энэ Пакийн хүүхдүүд дунд охинтой үе тэнгийн ойролцоо Инүү гэх хүүхэд байх нь дахиад тогтогдсон багмаа. Энэ Инүү гэд хүүхдийг шалгаад үзсэн чинь сун охин чинь тань лах гэдсэн шүү дээ. Гэсэн чинь эмэгтэй хүүхэд гэж гарч ирсэн баг. Яагаад эмэгтэй хүүхэд гэж гарч ирсэн бэ гэхлээр за энэ Солонгос болохоор төрсний гэрчлэлийн дугаар нь болохоор эрэгтэй тондгой тоотой эмэгтэй тоотой байдаг байгаа. Тэгсэн чинь энэ Инүү гэд ах гэдэг байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь энэ Инүүгийн төрсний гэрчлэгийг харсан чинь хоёроор ихсэн байгаамаа. Хоёроор ихлэхээр чинь тэгш тоотой болоод эмэгтэй хүүхэд болоод өөрчлөн шүү дээ тий. Хачирхалтай Инүү ах гэдэг охин чинь бодсон шүү дээ. Сун охины найзууд ч гэсэн Инүү ах гээл тэгээд идэг гэсэн. Түүнээс нөө хачирхалтай гоц сун охины хэргийг шалгаж байсан мөрдөгч чинь бүр мэл гайхаа, цэл гайхаа. Тэгсэн чинь нэг мотоциклийн бас нөгөө хэрэг байгаа шүү дээ тий. Хүүхэд мөрөгчөд 4 настай хүүхэд мөрөгчөд даасан хэрэг тэр хэргийг бас шалгаж байсан мөрдөгчдөөс хүртэл энэ Инүүг эрэгтэй биш эмэгтэй хүүхэд байна гэж бодож чадсан байгаа. Тэгэд сун охины найзууд дээр мөрдөгчд очоод энэ Инүү чинь яг эмэгтэй юм уу эрэгтэй юм уу гэд асуусан чинь бид нар болохоор богинохон үстэй шар үстэй за тэгээд эрэгтэй юм шиг хувцлаад хоолойч гэсэн эрэгтэй юм шиг байхлаар зэкс ундаг болохоор эрэгтэй л гэж бодож явсан шүү дээ гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. 이 선상에 올랐습니다. 오빠라고 이렇게 호칭을 했었다고 하더라고요. 머리도 짧고 그리고 이런 옷 입는 맵시라든가 이렇게 봤을 때 남자 같은 스타일이었어요. 하지만 경찰 추적 끝에 검거된 이들은 15살 우모 양과 13살 주모 양 등 10대 소녀 2명. 두 소녀는 남장 차림을 하고 숨진 장량을 만나오다가 이 같은 일을 저질렀습니다. 처음 따지려고 한 게 아니라 얘기만 하려고 불렀다가 얘기를 하는 도중에 화가 나서 때리고 나서 엉덩 위로 올라왔는데 얘가 밀렸어요. За хэргийн мөрлөг дундаас дахин нэг сэжигтэй хүүхэд гарч ирдэг ба энэ хүүхдийг болохоор Ноян гэж нэрлэе. Инүү болохоор 15 настай, Ноян болохоор 13 настай юм бага насны хоёр охин хүүхэд болох нь тогтоогджээ. Энэ хоёр хүүхэд болохоор Солонгосын Сонён Пху Шисор гэдэг газар уулзаж танилцж исэн хоёр хүүхэд байсан ойлгомжтой болтгоо. За энэ Сонён Пху Шисор гэдэг нь болохоор өглөөр бол гэмт хэрэг маш хүнд гэмт хэрэг хийгээгүй хүүхдийг хорих биш. За тийм хүүхдийг засан сайжруулж хүмүүжүүлдэг юм агуулга байгаамаа. Энэ Инүү Ноян хоёр болохоор хүүхдийн засан хүмүүжүүлэх газраас оргоод тэгээд хулгай зэлгийг хийгээд гадуур дотор тэнэж бүтэд болох нь төлөгдөжээ. Тухайн хэрэг болдог өдөр хүртэл энэ сон охиныг энэ хоёр хүүхэд удаж гаргаж ирээд уулзсан байх нь ойлгомжтой болсон байваа. Ийхүү цагдаа нар сэжигтнүүдийг хайж маш хэмжимтэй хайж оршин суугаа хаягн дээр хүртэлчтэл эцэг эхнэр нь амьдрахаа болсон. Тэгээ мөрдөгчдийн бодлогыг хүртэл эцэг эхнэр нь ерөөсөө огт аваагүй байгаамаа. За тэгээд маш их шалгалт мөрдлөгийн эцэст энэ Ноян Инүү гэх хоёр хүүхэд Иса хотын нэгэн бисинес олдсон байдаг. Тэгээд яаралтайгаар энэ хоёр хүүхдийг гав зүгээд авчлаад цагдаагийн хэлц рүү авч явдаг. Мөрдөгч тэгээд энэхүү Ноян болон Инүүгаас мэдүүлэг авч эхэлдэг. Яагаад та хоёр ингээд энэ хүүхдийг алах болсон шалтгааныг хэлээдгээ гэдэг Инүүгаас асуусан чи Инүү болохоор хүн охинтой тэр өдөр циклтэй явж исэн үнэ юм. Циклтэй явж байгаа тэр хүүхдийг дайрсан. Тэгээд энэ дайрсныг маань цагдаад сун охин мэдгдсэн байсан. Би тэгэд энийг нь мэдээд маш их уур хүрсэн. Зэн мэдүүлгийг өгсөн байгаа. Тэгэд энэ мотоциклын хэрэгээс болоод би буцаад нөгөө хүүхэд засан хүмүүжүүлэх газар руугаа явхаас маш их айсан, маш их дургу маань үрж исэн. Тэгээд би сун охиныг гэрээс нь гаргаж ирээд удаад уулзсан гэжээ. Тэгээд мөрдөгч Инүүгаас яаж энэ охиныг алсан талаар хэргийн үед дэлгэрэнгүй үйл явдлыг процессыг яар гэд хэлсэн чинь эхлээд би бол тэр хэргийн газараас олцсон модон шүүрний иш байгаа шүү дээ. Шүүрний ишээр гоёроо хэд ингээд зогсон. Тэгээд бүр уур маань ерөөс дарагдахгүй болохоор хатаа бэйли угуулж агаад эмзэг эргэтэн рүү ингээд хургаа чихэж тэгж хүчрхийлсэн. Тэгээд бүр миний ерөөсө дургу үрээд болохгүй болохоор Ноянтай нийлж агаад 2-3 гэд төрхөд унгаасаа гэсэн аимшигтай зүйлийг ярьдгаа. Ийм жоох 15 настай, 13 настай хоёр охин хүүхэд амар гэмт хэрэгт орооцолтч байдаг те. Ийм аимшигтай зүйлийг сэдэж идэг. Ийхүү Инүү болон Ноян нар хэрэгээ хүлээж шүүхээс түн ал өөдгөө. Түүхээс Инүүд алах хүчрхийлэх, хүлэглэн хулгай хийх, хүлэглэх, тээврийн хэрэгслэр мөргөөд зогтох, үнэмлэхгүй жолоо барих гэж үзээд хүүхэд түнд 6 жилийн ял оноодгоо. Инүүд болохоор энэ 6 жилийнхэн 4 жилийг нь заавал орондоо ялаа идлээ гэж өгсөн байт юм билээ. За энэ 4 жилийн хугацаанд энэ Инүүгийн ан төлөв ааш ханшинтэй байгаа байдал тэгээд өөрийгөө хэр хөгжүүлсэн, цудаа хэр харилцснаас нь шалтгаалаад үлдсэн 2 жилийг нь сулж явуулнаа гэсэн тийм шүүхийн тогтоол гарсан байгаа маа. Солонгост болохоор ийм байт юм билээ. Өсвөр насндаа хэд
хэдий ийм байсан ч гэсэн том хүн болоод бүр сайн мундаг хүн болох боломжтой шүү дээ тий. Ийм болохоор лиг аль болох бага эдлүүлэхийг Солонгос улсын шүүх ингээд хуулиндаа тусгацсан байт юм байлээ. Тэгээд Нуяа охинд бол ерөөсөө оноогоогүй. Яагаад гэвэл Нуяа охин бол 13 настай байсан. 13-аас дээш насны хүүхдэд бол ял оноох боломжтой. 13-аас доош насны хүүхд болохоор ял авах тийм хуулиндаа тийм зүйлгүй байд юм байлээ. Тэгээд Нуяа охинд болохоор яг ямар арга хэмжээ талаар болохоор хүүхээс ерөөсөө гаргаагүй. За өөр байгууллагаас гаргана гэд тэр байгууллагын руу шилжүүлээдсэн байт юм байлээ. Тэгээд Нуяан болон нүүгийн эцэг эхчүүд ерөөсөө энэ шүүх хуралд нь ч оролцоогүй, шүүх хурлын тоогоогүй, уцаач хүртэл аваагүй гэж байгаа. За тэгээд нэг иймэрхүү амьжигтай, харамсалтай хэргийн талаар ярьлаа. Тэгээд та нар боддоо хүүхдэд тэ эцэг их ямар их хэрэгтэй байдаг. Эцэг эхийн хайр, халамж, инхрэл ямар хаарлагатай чухал зүйл гэдгийг ер нь та бүхэн маань бас мэдээд аваасаа гэж хүсэж байна. Би тэгээд одоо баг бичлэг болгон дээр л хүүхдэд хайртай байгаарай, халамжлалтай байгаа тэднийг сонсдог байгаарай, ярилцдаг байгаарай гэд ер нь яриад байгаа. Миний ер нь бичлэгнүүдийг анзаараад үзэх юм бол гэр бүлтэй холбоотой, эхчүүдтэй холбоотой, өр хүүхдтэй холбоотой ер нь хэрэгүүдийг аль болох ярьдаг. За тэгэл ер нь харамсалтай бас тий энэ тун охинч гэсэн тий эцэг эхийн ерөөсө хайрладгүй, халамжладгүй, цоныг ерөөс тоодгүй байсан болохоор ингэж гадуур тий тэнж гадуур танихгүй хүмүүстэй харьцаж явдаг байсан байгаа. За тэгээд энэ Баян болон Инүү бол тий бүр эцэг их нь ерөөс тоохгүй зөвхөн бүр холбоогоо тасалсан болохоор тулгаа зэлхий хийж тий тэр одоо тулгаа зэлхий хийсэн мөнгөөрөө хоол авч идэж хийж явдаг байсан байхгүй. Тэгэл нөгөө нэг бүтгэн хүмүүжлийн төв рүү ингээл баригдал явдаг. Арайч нөгөө шоронд орцохгүй. Энд чинь бас нөгөө нэг ийм хязгаарлалтай л байгаа шүү дээ тий хязгаарлалтай байсан болохоор түүнээсээ оргосон байж таараа. Хүүхд чинь тэгэл мэдээж анх төрөхтөл ийм муу хүн болоод муу шаран шинтэй болоод төрчин гэж байхгүй шүү дээ тийм мэдээж орчны нөлөөлөл эцэг эхийн хүмүүжлийн нөлөөлөл за тэгээ нийгмийн нөлөөлөл гээд маш олон зүйлийн нөлөөллөөс ингээд иймэрхүү муу үйлдэл хийдэг байх гэж бодож байгаа. Бол тэгж боддог юм муу хүн гэж бол байхгүй муу үйлдэл хийсэн хүмүүс л гэж байгаа гэж боддог. Тэгээд ер нь дахиад хэлмээр байна та бүхэн маань үр хүүхдээ ярилцдаг байгаарай. Эднийгээ сонсдог байгаарай, хайрладаг байгаарай. Би ч гэсэн одоо болоод удаагүй хоёр одоо охин маань ерөөсө 2 л нас хүрэх гэж явж байна. Тэгээд аль болох охиныгоо хайрладаг, охинтойгоо ярилцдаг тийм болохыг хүсдэг. За тэгэл алхам болгоноос өдөр болгоноос суралцаад явж ин да манайхаа. Тэгээд миний бичлэгийг үздэг та бүхэндээ баярлалаа. Тэ шүү. Намайг дагаарай, subscribe дараарай, лайк дараад өгөөрэй. Тэгээд манайхаа комент бичээрэй. Та нар комент бичээд те энэ хүүхдүүдэд яг юу нөлөөлсөн бол яагаад тийм юм болсон бол гэдээ сэтгэлээ хуваалцаарай. Би бүх комментоо гоё уншиж хариу өгдөг шүү та бүхэндээ. Баярлалаа. За тэгээд бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэнд нь хайртай шүү. Баяртай.